Орхон аймаг улсынхаа аж үйлдвэрийн томоохон төв. Улаанбаатар хотоос ойролцоогоор 380 км зайд орших бөгөөд ойролцоогоор 90,000 гаруй хүн амтай хот юм. Орхон аймагт баяжуулалтаараа Аз твдээ томоохон тооцогддог Эрдэд үйлдвэр үйл ажиллагаагаа явуулдаг. Залуусын хот хэмээн нэрлэгддэг Орхон аймагт 2008 оноос эхлэн хуримтлалын бүлгүүд байгуулагдаж 2013 онд албан ёсоор холбоо болон зохион байгуулагджээ. 2014 оны байдлаар 22 хуримтлалын бүлэгтээ үйл ажиллагаагаа явуулж байна. Хот байгуулалт мэдээ судалгааны төв төв маань бол Монгол улсын хэмжээнд 26 аймаг орон нутгийг хамарсан хуримтлалын бүлгүүдэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг. Энэ дундаа Орхон аймагт маань болохоор 2008 оноос эхлэн олон нийт хуримтлалын бүлгүүдийг байгуулан үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Албан ёсоор бол 2011 онд бид нэр хуримтлалынхаа бүлгийн холбоог албан ёсоор байгуулсан. За анхныхаа хуримтлалын бүлэг байгуулах бүх гишүүдийн хурлаараа бол удирдах зөвлөлийн 5 гишүүнийг сонгосон байгаа. Энэ удирдах зөвлөлийн гишүүд маань бол нийт бүлгүүдийнхаа гишүүдээс сонгогдсон хүмүүс байдаг. Энэ дундаа удирдах зөвлөлийн гишүүд маань тус тусын үүрэг хариуцлага ажилтай үйл ажиллагааны чиглэлтэй явдаг байгаа. 2013 онд бол Сэлявын хөтөлбөрийг Орхон аймагт хэрэгжүүлсэн байдаг. 2014 он гараад Дисэнпүр хөтөлбөрийг Орхон аймагт бас хэрэгжүүлсэн. Мөн орон сууц сайжруулах зээл буюу 100% иргэн төлөлттэй зээлийг 3 айлд нийт 6 сая төгрөгийн 100% иргэн төлөлттэй зээлийг бид бас 2014 онд бас гаргаад байна. 2014 онд Эрдэнэт хуримтлалын бүлгийн холбооны хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүд хэрэгжснээр Сэлявын хөтөлбөр 4800 орчим долларын санхүүжилтийг 9 айлд буцалтгүй хэлбэрээр олгосон. Мөн 100% иргэн төлөлттэй 6 сая төгрөгийн орон сууц сайжруулах зээлийг 3 бүлгийн 3 гишүүнд олгосон. DFF буюу Дисэнпүр хөтөлбөрийн хүрээнд 6 айлын орон байр сайжруулах чиглэлээр нийт 2 сая 400 мянган төгрөгийн дэмжлэгийг үзүүлээд байна. Манай бүлгүүд анх үсгтээ өөрийн гэсэн зорилготой хүмүүс оролцдог. Энэ нь яагаад гэхээр энэ хүмүүс өөрсдийнхөө амьдралыг өөрчлөхийн тулд эвлэлд нь нэгдэж ингэж бөөнд олноороо эвлэлд нь нэгдэж бие биенийхээ амьдралд тусалж бие биендээ итгэлцлийн үүдэн дээрээс итгэж нэгдэж амьдардаг. Энэ бүлэг гэдэг маань ерөөсөө 5-аас 10 хүний бүрэлдэхүүнтэй байдаг. Манай энэ 13 оны тус шишүүрээр шалгасан Цэдэн Балжийн гэрийн дотор талын панеруудыг авч чигжээс хийж хөөсөөр шилэн хүн дулаалга хийж хундаам муутай байсан. Тэгээ гадна талаас нь хундаамын асуудлыг бас бид нар бүлгээрээ шийдэж хилцэж өгсөн. Гээд цогцлмаа 400 мянган төгрөгийн санхүүжилт орж тэр санхүүжилтэн дээр тулгуурлан бид нэр цогцлмоогийн байрыг байшин засаж дээврийн дотор засал гадар шавар ерөөс бүх юмыг засварсан. Тэгээ аарсаар багс бэрмэрийн бол өөрснийхөө хүчээр орж авсан. Хуучин орон байраа сэргийн засварлах энэ үйл ажиллагаанд нь дэвжих бүлгийн гишүүд манай бүлгийн гишүүд ирээд хамтран ажиллаж байгаа. Орчин нөхцөлийг сайжруулах төсөлд хамрагдаад байшингаа сайхан засварлаад 50% орцсон явж байна. Сэтгэлийн хүн дээр сайхан байна. Төслөөр дээвэр хийж байна. Олон нийтийн оролцоотойгоор бие биенээ дэмжих юугаар маргаашнаас шаврыг хийж эхлэж байна. Хот байгуулалт мэдээ судалгааны төв холбооноос 400 мянган төгрөг биднэрт миний амьдралд тус дэм болж өгсөө. Тэгээ тэрүүгээрээ би байшингийнхаа дээврийг дээвэрлээд байшингийнхаа дээврээс гарсан хаягдал төмрүүдээ гаражийнхаа дээврийг бороогоождгүй болгосон. Түлээнийхаа сарааг бороогоождгүй болгосон. Өөрийнхөө оролцоогоор бид нэр мөнгө гаргаж дээврийнхаа бүдэг цус охор авч янзалж байгаа. Сан техник засвар үйлчлэгээ барилгын мэргэжилтэд тэр хүмүүс нь бусад бас бүлгийнхаа хүмүүст айгүй чухал гэдгийг бас хэлмээр байна. За бид бүхэн бол Эрдэнэт байгаа 28 хуримтлалын бүлэг 160 гаруй гишүүд 600 гаруй хүн амын төлөө гишүүдтэй үйлчилдэг. Тэднийхээ эрх ашиг
цаашдаа амьдралдаа тулгамдж байгаа асуудлуудыг нь одоо зохион байгуулж одоо чадах ятгаараа шийдэх гэж ажилладаг юм холбоо юм аа. Сар бүхэн энэ бүлгүүд маань үйл ажиллагаагаа ямар үйл ажиллагаа хийсэн гэдэг тайлан мэдээг одоо манай байгууллагт өгснөөр бид нар энэ хүмүүст юу хэрэгтэй, хэрэгцээ нь юу вэ гэж зөвлөж чиглүүлэх талаасаа бид нар одоо сургалт өгдөг. Энэ сургалтыг бол янз бүрийн хэлбэрээр өгдөг. Бүх улсуудад таньдаг одоо бид нар чи бүгдээрээ л нийлдэг шүү дээ юм ихтэй. Бүгдийн тань өвдсөн ч нэгний дэ очино, ногоо тарьсан ч нэгний дэ очино тэгэл. Манайхан чи юу вэ? Ийм хашаа машаа юу талга энэгээр амтын явахдаа энэ гэрэл цаглагч гайхдаг шүү дээ. Бүгдээрээ гэрэлтэй шүү дээ. Гудамжны хашааныхыг аваад, жимсний мод аваад, жорлонгийнхыг авсан 2-3 хэсэглэв. Тийм төслөөр төс одоо бүгд л биелсэн байгаа шүү дээ. Айл болгон 10 мод тарьсан шүү дээ. Манай одоо бүгдээрээ л урагж байгаа. Одоо бүр цацлагны төгөлтэй болоод байна шүү дээ. Манай энэ гудамж чи. Аймгийн засаг даргын намын газарт Эрдэнэ төрөмтлийн бүлгийн холбоо. Одоо бол мэдээлэл судалгааны төв гэсэн 3 байгууллага хамтраад мэйпинг буюу зураглалыг хийсэн. Орхон аймаг 22 багтай. 22 багаас 8 багийг бид сонгон аваад яг тухайн баг дээр хэрэгцээтэй тулгамдсан асуудлууд нь яг юу вэ? Тэр болгоныг хоригдлынхаа бүлгийн гишүүд, хоригдлынхаа бүлгүүд мөн тухайн багийн иргэдтэй хамтраад төлөвлөлтүүдийг бид бас хийсэн байдаг. Энэ төлөвлөлтийг ер нь хийсний ач тус нь бол тухайн багийн маань бүлгийн гишүүд, бүлэг маань мөн иргэд нь өнөөдөр энэ багаа хэрхэн яаж хөгжүүлэх вэ? Багд маань тэнд нэрээ хог хоригдлогтой байдаг юм биш. Тэнд гэмт хэрэг гараад байдаг юм биш. Тэнд гэрэлтүүлэх нь муу байдаг юм биш. Тэнд усны хүртээмж нь үнэхээр муу байд юм шүү дээ. Манай баг цэцэрлэг сургууль нь ийм байд юм биш гэсэн асуудлуудаа өнөөдөр иргэд маань өнөөдөр гаргаж ирээд өнөөдөр алгантайг тавьсан юм шиг нэг асуудал ингээд нүдээр харж байгаа нь мэйпинг буюу зураглалын бас даваа талыг бол энэ гэж бас харж байгаа. Мөн Аз, Африк, Номхон далайн орнуудын хуримтлалын бүлгүүдийн чуулга уулзалтанд Монгол орноо төлөөлн 5 хүн оролцсноос Эрдэнэт хуримтлалын бүлгийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн байгалмаа оролцсон юм а. Миний энэ оролцсон Тайланд улсад болсон Аз Номхон далайн орнууд энэ чуулга уулзалт бол ер нь Азийн одоо орон сууцны эвсэл цаашлуул одоо улс орнуудад хэрэгжүүлэх зорилгоор бүр нэгдсэн одоо дундын сантай болсон Монгол улс ч гэсэн одоо тэр дундын сандас тодорхой хэмжээний хувь нэмрээ оруулснаар одоо бид орон нутгтай улстай одоо Славик, АК, ОПК, Дисэмбүр гэх мэтчлэн одоо энэ төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна. Энэхүү чуулга уулзалтанд орон орны олон сайхан туршлагууд гарч байснаас жишээ дурдвал Тайландын хуримтлалын бүлгүүд хааны ордныхоо барилга, орчин тойрныг хамгаалах, өвөг дээдсийнхээ өв уламжлалыг хайрлан хамгаалах, орчин нөхцөлийг нь хэвээр нь хадгалах ажлыг хийдэг байна. Япон солонгосын хуримтлалын бүлгүүд нэгдэн байгалийн гамшигаас урьдчилан сэргийлэх зорилгоор хуримтлал үүсгдэг бол Индонез улсад 10 эмэгтэй нэгдэж хуримтлалын бүлэг байгуулан хуримтлал үүсгэж ажлынхаа гарааг эхэлснээр төр засаг нь дэмжин өдгөө улсдаа тэргүүлэх зэргийн банк болон хөгжиж чаджээ. Энэ зунаас эхлэн бид нар зөвхөн одоо дээд байгууллагаасаа санхүүжилт аваад авах биш, дотоод одоо санхүүжилттэй болъё, бүлгүүдийнхаа жижиг сажиг асуудлуудыг дотооддоо шийддэг байе гэсэн зорилгоор дундын сан байгуулсан. Үүнд маань одоо төв байгууллага маань 4 сая төгрөгийн хандад тусламж үзүүлээд дээрээс нь одоо хуримтлалын бүлгүүд маань чадах ятгаараа хуримтлалын одоо сан бүгдүүлж бие биендээ зээл болгоод амжилттай сайхан явагдаж байна. Энэ хүмүүс маань өөрсдийнхээ одоо нөөц боломжийг ашиглаад өдрийн 100 төгрөгөөр нийлж сарда 3,000 төгрөгөөр сарын 3,000 төгрөгөөр ингэж хоримтлал хурааж бүлэг маань хоримтлал хурааж үйл ажиллагаагаа явуулдаг юм а. Хоримтлалаараа хийсэн өөр нь хадгаламжийн дэвтэртэй болж юм хэд хэдэн төсөл хэрэгжүүлсэн 100 төгрөгийн хоримтлал маань одоо айгүй өсөж хүмүүс маань хоримтлалтай хадгаламжтай бүлэг маань хоримтлалтай болсон. Ер нь хоримтлалын бүлгийн ач тусыг манай бүлэг бол сайн мэдэрч хааж байгаа гэж бодож байна. Энэ бүлэг болж ажилласнараа бол одоо бидний амжиргаа дээшилж нэгнийгэнтэй одоо ингэ тусалж нэгнийхээ одоо тэр засвар үйлчилгээ хийх, орон байранд одоо ар гэртний гачиг гаргахыг бүхэл талууд дээр одоо тусалж нэг жижиг нэг байгууллага шиг л ингэж ажилладаг байхгүй. Хинт юу вэ байгаагаараа бид нар
материалуудаа цуглуулад тэр айлд юу хийх шаардлагатай байна тэрийг ярилцж байгаа бид нар дундаа ийм үйл ажиллагаануудыг хийдэг байгаа. Хүлэмж байгаа, хоёр хүлэмж бай. Ийшээч хүлэмж бай, шант руу. Одоо түрүү чи ногоогоо авсан би бүр дарах гэж энд дүүнэр авчирсан. Бөөл юм болж байна. Бид нар хоримтлын үсгснээрээ юм хийж сурч байна, ногоо тарьж байна, ойдол сүлжмэл хийж байна. Ер нь хийхгүй юм алга. Юм юмны захтай болж байгаа, дахиад хижээж байна. Хүлэмжтэй болж байна. Яавал энэ тэндээс гуйхгүй амьдралаа дээшлүүлэх үү гэдэг талаар бид бол мэрэгчлээ сайн ажиллацгааж байгаа. Босож үйл ажиллагаагийн бол одоо бид нар намрын цагт одоо жимсэнд явж одоо тэр дармал, чанмал хийж одоо өвдийнхөө одоо бэлтгэлийг хийдэг, өвдийнхөө одоо хоол хүнсэнд одоо тэр хэрэгцээтэй тэр аминдын мүдэ бэлтгэж авдаг. Бас хажуугаар нь бол тэрийг заалж одоо бүдэгтээ одоо бас тэр мөнгө төгрөгөө ингээ хоримтлынхаа санд одоо мөнгө төгрөгөө нэмэлдэж ингэж аривжуулдаг. Тэгээд ингээд төслөлрүүдээ сая 2014 онд ингээд хэрэгжүүлээд явж хахад итгэвтэй сайн ажилладаг манай бүлгүүд бас байна л д. Шинэ сая говьл баг дээр дэвшин дээшлэх гэрэл жим гэдэг бүлгүүд бол бас нэлээд сайн итгэвтэй бас оролцож байгаа жишээ нь. Олон болоо гэдэг одоо маа сайхан байна. Биднэрт маш их дэмжлэг тусалцаа одоо үзүүлсэн сэтгэл санааны эд материалын бүх тусалцаа дэмжлэг үзүүлсэн хүмүүстээ баярлсан талархсан илэрхийлж баярлалаа гэдгээ хэлье. Хоримтлын бүлэг бол бидэнд миний амьдралд маш их нэмэр тус болсон. Энэ хамт олондоо амьдралд нь аз жаргал хамгийн сайхан бүхнийг хүсэн өрөө юу. Нийт одоо Монголынхаа хэмжээнд одоо үйл ажиллагаа явуулж байгаа хоримтлын бүлгүүдтэй Орхон аймгийнхаа хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа хамтарч ажиллаж байгаа хоримтлын бүлгүүдтэй цаашдаа ажилтнанд амжилт хүсье.